Ер нь бол одоо эдийн засгийн хямралтай жилүүдэд бас нэг жоохон аж ахуйн нэгжид үйл ажиллагаа бас жоохон хэцүү байх шиг байна тий. Тэгээд одоо энэ бас төр засгаас бас хөнгөлтэй зээл тусламж өдрөө олгоод бас одоо бас харьцангуй бас нэг үе бодвол бас боломж байна л та боломж олгож जैन. Тэгээд энэ олгож байгаа боломж нь бас жижиг дунд үйлдвэрлэлтэй ингээд нэг тэгш хөрөхгүй бол одоо шиг одоо Японы, Солонгосын, Хятадын дурсыг харахаар бол том жижиг гэж ялгахгүйгээр бүгдэнд нь жигд зээл өгжиж эдийн засгаа босгож ирдэм байлээ л дээ. Тэгэхээр хэдхэн том компани нуруунд дээр бүх эдийн засаг явахгүйгээр жигд одоо том жижиггүй өөрөө хүлээдэг, том жижиггүй ингээд нэг тэгш бодлогоор явдаг учраас бол ингээд айгүй сайн хөгждөг юм билээ. Жигд дунд үйлдвэрлэл нь өөрөө чинь судалгаагаар бол одоо яг юу гэж ямар хөө юм харагдаж байна. Ер нь олон улсын ингээд жигд дунд үйлдвэрлэлийн харахаар тий, одоо Европт бол яг ингээ жижиг дунд үйлдвэрлэлийг ингээ хөгжүүлэх стартапууд бас байгаа даа тий. Стартапуудыг дэмжсэн маш том бодлогод байдаг. Тэгээд энэ нь болохоор эхний одоо 2 3 жил нь стартап нь одоо яг юун дээр тулгуурлаж хийж байгаас шалтгаалаа. За бүр Азад бол одоо технологи суурилсан стартап байх юм бол тэрийг бүр ингээд 100% дэмждэг тий. Тэрэн дээр нь маш том баг бүр тавьж өгдөг. Үн төлбөргүйгээр менежментийг хийж өгдөг. Ингэж энэ бизнесийг ингээд доктортой байлгаад өсөлтөд оруулаад байгаа байхгүй юу. Тэгээд татвар мэдээч одоо энэ бүх бодлого нийгмийн даатгал юу байна те цалин сав энэ дээр маш том хөнгөлтүүдийг бий болгож өгч идэг. Герман жишээлбэл одоо зөвхөн стартапыг хөгжүүлдэг ингээ банк байж те. Зөвхөн тэрэнд зориулагдсан банк одоо байгаа байхгүй юу. Тэгэхээр манайд болохоор одоо яг жижиг дунд ч юм уу одоо зээл олгогддог одоо энэ баялаг бүтээгчнэр зориулагдсан юм банк бас баймаар байгаа байхгүй юу. Тэрэн дээр зөвхөн хөнгөлөлтөд хамрагдаж идэг. Давхар манайх одоо ингээ менежментийг хийж өгдөг те. Яг бол залуучууд дээр бас алдахгүй байна гэж байхгүй. Бизнес дээр бол заавал алдаж сургамж авч явж идэг. Тэгээд тэр том одоо бизнесийг ч юм уу стартап апыг эхлүүлж яхад бид нар бас бизнесийн зөвлөгөө өгч юмар байгаа байхгүй. Менежментийн зөвлөгөө өгч идэг. Ийм том багууд бас байх хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Тэгээд миний судалгаагаар болохоор жижиг дунд дээр эрхцэн орчин би маш их судалж байгаа. Тэгээд мэдээж энэ эрхцэн орчинг судлаад ингээхээр юу нь болохгүй болж гин гэдэг ингээхээр бүхэл бүтэн энэ өөрөө институттэй өөрөө асуудал байгаа байхгүй юу. Тэгээ ганцхан жижиг дундын ганцхан санхүүгийн ч юм уу жижиг дундын ганцхан хуулийн ч юм уу ингээд хэсэгчлээд ингээ харахаар аваа судлалаар судалж болж байгаа. Тэгээ зөвхөн тэрийг шийдлээгээд бусад юмнууд нь шийдэгдэж байгаа юм биш байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө бүтэн тогтолцоо маань өөрөө буруу байна. Энэ тогтолцоо ч өөрөө зөв явж иж одоо тэр чигтээ одоо энэ зөв одоо тогтолцоо бий болох юм байна л гэж хараад байгаа.